Сайн байцгаана уу хүүхдүүдээ. 14-р сургуулийн дүрслэг урлагийн багш Төвшин Дүгс байна. Та бүхэндээ өнөөдөр таталбар ба судалбар зурах арга харгачлалыг заах байгаа. За тэгэхээр миний хүүхдүүд наашаа анхаарлаа хандуулж байгаа. Эхлээд нь зураг зурахын тулд биднэрт хэрэглэхгүй хэрэгтэй болно. За юу хэрэг болох юм гэхээр зургийн багажнуудаа бүгднийг бэлдсэн байх хэрэгтэй. За төрөл бүрийн тосон харандаанууд байж болно. За дараад нь харандаан будгуудаа бэлдсэн байж. За өөрт ойрхон палмастер бүхэл гарч болох бүх зүйлүүдээ бэлдээд мөн бид нэр сурах хүчгээ барьж. За тухайн сурах хүчгээ баримтлаад хичээлээ орох байгаа. За судалбар сурах учраас усан будга гуаш, за мөн биернүүдээ, за усан будгийнхаа холигчийг усныхаа савтай бэлтэж болно. За гэрийн нөхцөл бид нар зураг зурж байгаа учраас усан будгийнхаа савыг усан гоочхоргүй ямар савнд бэлдэж болно. За балидер буюу нийлүр байхгүй бол яах нь өөртөө ашигтайгаар нийлүр будгаа хольж болох юмнуудыг бэлтцгээгээр өгөхтүүдээ. За таталбар ба судалбар зургийг маш түргэн хугацаанд зурдаг байгаа. Түргэн хугацаанд зурдаг учраас хурдан хугацаанд зурдаг учраас түргэн зураг гэж нэрлэдэг. Түргэн зургийг тэгвэл дотор нь яадаг байх нь таталбар ба судалбар зураг гэж хоёр ангилдаг байх нэ. За таталбар зургийг маань ерөнхийлөөд маш түргэн хугацаанд аливаа юмны донж төрхийг яадаг байх нь гаргаж зурдаг бол судалбар зураг маань за гол ба туслах дүрүүдээ судлаад мөн адилхан түргэн хугацаанд зурдаг байх нэ. За түргэн зургийг зурж гүйцэтгэх арга гэж байдаг. За яаж зурж гүйцэтгэх арга байдгийн болоо гэж хүүхдүүд маань бодож иж магадгүй юм тийм ээ. За тэгвэл яадаг байх нь аливаа эд зүйл, бит зүйлийг харж зурж болдог. Түргэн хугацаанд зурж болдог. За дараад нь яадаг вэ гэхээр сэтгэн бодож за түүнийгээ яах нь буулга цаасан дээрээ болгож болдог байх нь. Дараагийнх нь арга нь болохоор яадаг вэ гэхээр за тухайн зүйлээ харж байгаад маш түргэн хугацаанд буулгаж болдог байх нэ. Түргэн зургийг мөн зурах арга техник гэж байдаг. За тэгэхээр миний хүүхдүүд нааш харж байгаа 80-81-р хуудасаа гаргаад сурах хүчгээ хараад ажиллаа явна шүү. За ёо 80-81-р хуудсан дээр нь түргэн зургийг зурах арга техник нь байгаа. За одоо тэгэхээр өнөөдөр багш нь юу хийх гээд байна? Өнөөдрийн хичээлийн маань зорилго маань болохоор юу вэ? Судалбар болон таталбар зургийг ойлголттой болгох. За мөн хялбар аргаар энэ тухайн зургийг яах нь зурж сурах нь байна. За аливаа зүйл маань яадгүй хөдөлгөөнд оршиж идэг. Энэ хөдөлгөөнтэй зүйлийг хүүхдүүд яадгүй маш түргэн хугацаанд ажиглаад тогтоогоод тэрийг түргэн хугацаанд буулгахыг л ерөөсөө таталбар зураг гэдэг юм шүү. За юу. За одоо тэгвэл багшийнхаа сайтраа анхаарай. Тухайн шуу маань яаж ий? Нисэж байна, нисэх үйл хөдөлгөөн хийж байна, тийм ээ. За энэ хөдөлгөөнийг маш түргэн хугацаанд тогтоож авлаа. Тэгвэл энийг энгийн аргаар яаж хийх вэ? Нэгдүгээр арга нь ингэж байж болно. За шууд үргэлжлсэн зураасаар хийж болдог. Хараарай. Аливаа юмныхаа донжиг яах вэ? Маш сайн гаргаж өгнө. Үргэлжлсэн зураасаар хийлээ. Ерөөсөө дундаа тасалдахгүй байгааз. За ингээл яаж юм? Тухайн нисцгаа зургийг маш түргэн хугацаанд ерөнхийдөө үргэлжлсэн зураасаар гаргачлаа. За хүүхдүүд маань зөндөө олон амьтанд хийжэдэг тэжээвэр амьтдууд байгаа тийм ээ. За тэжээвэр амьтдыг бас яах нь маш түргэн хугацаанд үргэлжлсэн зураасаар татаж болдог байх нь. За анхаарай. За багш нь та бүхэнд хүүхдүүдтэй ойлгомжтойгоор харуулах гэж байгаа учраас яах ёстой вэ? Маш удаан тэмдэглэж өгье. За тухайн амьтныхаа яах вэ? Хэлбэр дүрсийг ерөнхийдөө сайн ажиглан тийм ээ. Хайртай амьтныхаа хэлбэр дүрс болон хөдөлгөөнийг бол та нар аягүй сайн тогтооцсон байдаг тийм ээ. Тэрийгээ шууд буулгаж болдог байх нь. За мөн үргэлжлэн зураасаар явлаа. Хун зурж үзье. Мөн бас тий гой хун зураад найз нөхдөдөө бэлгэлвэл гоё доо тийм ээ. За маш түргэн хугацаанд тутаад энийг өгчөж болох нь шүү дээ. За ингээд яах нь үргэлжлэн зураасаар ийм маягаар татаж болдог байх нэ. Дараагийнх нь арга нь ямар арга байж болох вэ гэхээр төвдөө ерөнхий байгуулалтын арга гэж байдаг. Байгуулалтын арга гэхээр яадаг юм гэхээр за дагаад хийгээд яваад байгаа хүүхдүүд харандаа нь яг уу за бидний харандааны ард талдаа тэмдэглэгээнүүд байдаг. За та тэмдэглэгээнүүд ямар тэмдэглэгээнүүд вэ гэхээр 2B, BHB гэсэн тэмдэглэгээнүүд байдаг. Тэгэхээр бид нар таталбар болон судалбар зургийг зурахдаа B-тэй номерын харандаагаар зурах юм бол маш сайн шүү. За ягаад гэвэл B-тэй номерын харандаа маань зөөлхөн байдаг. Зөөлөн балта харандаа байдаг шүү. За нэг сайдраа анхаараарай. За ерөнхий дүрсээ үндсэн 3 дүрсээрээ яах нь дугуй дүрслээ. За тэгээд яах нь хүн зурагч, хүүхд зурагч тийм ээ. Ерөнхийлөөд бие дүрсэрчлээ. За одоо эндээс нь хүүхдийн маань юу орж ирэх гэж байна? Гар дүрсэрчлээ. Энд нэг хөдөлгөөн ингээ ороод ирсэн шүү. Энийг сайдчилж шүү. Тэгэхээр хүүхд маань яах гэж байна? Ингээд л яаж байна?
Жагшаага тулаад ингээд зогсож байгаа үгөө зурх гээд байна да бид нар чи. За мөн нөгөө талд нь. За энэ талд нь инглээ. Зураас оруулчлаа. Хөлөө маш. Ерөөдөө бид нар байгуултын арга хэрэглээд шүү дээ. Хөнхөн ерөнхийдөө өөрөөсөө өөрийгөө зурж чадахгүй болов гэж ерөөсөө сандрах хэрэггүй хүмүүстээ. За ерөнхийдөө л зурчна. За ерөнхий байдалтай зурлаа. Энд миний хүүхдийн маань орж ирэхлээр гар орж ирэх ёстой. Энд маань гар орж ирэх ёстой гэж тэмдэглэж чинь. Ингээд байгуулах буюу хараг яс маань яаж ийн. Ерөнхийдөө би болчлоо. За одоо яах нь вэ? Биетэй эзэл хүнтэй объемтэй болохын тулд яаж өгөх ёстой вэ? Өөр зүйлсээр яах нь вэ? Баяжуулж өгье. За одоо энэ дээр нь хөрхөн чигч зурчноо. За чихийн зурчлаа. За цаашаа явж байгаад энэ дээр нь хөрхөн юу зурж болох вэ? Хамар зурчё. Хамар зурчлаа. Хөөрхөн хоёр талд нь цэг авж гаад холболоо, дорн зурлаа, амын тэмдэглэжээ. За ингэснийхаа дараад нь яах вэ? Хоёр нүдээ тэмдэглэлээ. Оо ингэж харцыг нь сайхан яаж өгөх нь? Хаашаа харж байгаа ямар үйлдэл хийж байгаа вэ гэдгээр нь харцыг нь зурж өгч болох нь. За одоо ингэж цаашаага энийг маш гоё хэлбэр дүрстэй болгоод явъя. За яаж болох юм гэхээр одоо гоё үстэй болгоноо. Ингээд гоё яах нь үс зурж өгөх нь хүүхдтэй тохирсон үсийн зураад. Өө ингээл рөөс өөрийнхоороо альва ямиг яах нь ерөнхийлөөд ингэ зурчих. За ингэснийхаа дараад нь л чихээ тодлоод өгье. Нөгөө чихээ тодлоод өгье. Ингээд тодлоод өгч. За ингээл хамраа тодлоо. Хамраа нүдээ лээ. За юм оош амарх нөгөө зураасныхаа төрлүүдийг маш сайн санах хэрэгтэй шүү. Бид нар 6 дугаар ангид яаж юм бэлээ? Зураасны төрлүүдийг их үзсэн байгаа тийм ээ. За энэ зүйл чинь өөрөө юутэй эзэлхүүнтэй зүйл учраас гадуур нь яг бид нар хувц өмсөе л дээ. Ямар ч хувц өмсөж болно хүүхдүүдээ. Та нар өөрсдөө мэдээл хамгийн амар хараагаараа яг хувцаа яах нь өмсөж болно шүү. За яа. За одоо ингээд зурчлаа. Ингээд нөгөө тал нь гар байгаа тийм ээ. Энэ дээр бас явах. Ерөнхийлөөд зурчлаа. Өө өстө нэрээ нэг дойдгоор зогсож байгаа шүү дээ. Тэгэхээр яах вэ? Нөгөө гарыг нь ерөнхийлөөд маш түргэн хугацаанд ингээл зурж байгаа. Руугаа гаргалаа. Нөгөө уруу маань яаж байгаа лээ? Руугаа хоо зогсож байгаа шүү дээ. Тэгэхээр ингэсгээд маш боломжтой хугацаанд нь түргэн хугацаанд чинь за одоо маш гоё. Үнэтэй байх тийм ээ. Өө ингээл ерөнхийлөөл зурлаа. Зурлаа ямар ч гоё Үстэмдээ гэл ерөнхийлөөл ингээл зурч. Тэгэл энэ дээр нь гоё чимэглэж үдээсийг тэмдэглэж өгвөл энэ маягаар ингээд чимэглээд байж болох нь байна. За хүүхдийг ингээд дүрсэж болдог. Тэгвэл цаашаа явъя дахиад. Бид нар өөрсдийнхөө Google-dən киноны баатруудыг мөн яах нь зураг байгуултын аргаар зурж болдог. Байх нь тийм ээ. За дахиад. За зурлаа. Толгойн хэсгийг зурж явах нь тийм ээ. Өө зүг тийм ингэж явж яснаа яах нь. Биеийн хэсгийг оруулаад. Тэр чэйжтэй хүн зурх гээд байна да тийм ээ. Хангаж явж яснаа хөлийг оруулаад ирээ. За хүүхдүүдэд зураг зурж байгаа явц та нэг юм сайтар анхаарах хэрэгтэй байдаг шүү. Ерөнхийлөө бүгдээрээ ингэ зурчаад. За одоо ингэ нүрээ зурчлаа. Гараа зурч. Зурчлаа. Гарын зурчлаа. Өө ингэ дараг ирсэн маань бэлэн болчлоо. За энийгээ цааш өргөжлүүлье. За амтан зурагч нь амтан маань өөрөө ямар гэдэг вэ? Үслэг байдаг тийм ээ. Үслэг зүйлийг одоо юугаараа яаж гаргаж болох вэ? Дураасны төрлөөр яаж гаргаж болох вэ гэдгийг харуулъя. За ингээд амтнаа төрслээ явчих. Ам нь айгуу том ангаацсан байна тийм үү? Өө ангаацсан юм чинь юутай ах нь шүдтэй ах. Тийм ээ. За энэ дээр нь яг хоёр нүдийг нээч. Энэ хоёр нүдийг нь ерөнхийдөө гаргачих. Энд нэг өөр амар хийгдвч. За ингэсэн чи ерөнхий дүр төрсөл маань гараад ирлээ. За гараад ирснийг юу юм бэ? Бага юмараа жоохон тодтоод байр. За энэ чинь ерөнхийдөө ямар юм байгаа лээ? Үслэг байгаа учраас те үсийн жоох. Аав арцаалгоо тийм ээ. Тэгээ өргөн нарийн төр зураасныхаа төрлүүдийг ашиглаад зураад ич болох нь байна. За ингэ зурлаа. Амын зурлаа. Шүтнүүдийн зураад өгчин. За амын зурчээ. За аливаа зүйлийг зурхад бас яах вэ? Хөнгөн даралт, хүнд даралтууд маш шилтгаалдаг шүү. За одоо харъя. Энэ тухайн хэлбэрийнхаа дагуу маш амархан аргаар үслэг идэлгээ яаж хийж болох нь гэдгийг анхааръя. За ингээл яваад.
Хөлбөрийнхаа дах. Сайхан байна. Тэгээд зурагч. За мөн адилхан яах вэ? Жоох ингэ. За. Ингэ талаа. Би ингэсгийг гаргалаа. Энийгээрээ бас чээж ингэсгээр юм. Тэгээд учраас өстэй байгаад тийм ээ. Өөцөө. Одоо энийгээрээ ч гэсэндээ лээ. За одоо мөн адилхан яах вэ? Яг би хаагах нөгөө арга хасаа дагуулад хугацаанд гэдэг чинь. Энэ амт маань ер нь жоохон нэлээд биерхүү амт байх гэдэг тийм ээ. Түр яадаг. Сайхан юу зураад өгөө. Аврах сайхан хөл зураад өгчий. Ингээл ерөөсөө айх хэрэг байхгүй. Өөрөөсөө яах вэ? Өөрөөсийнхөө маш түргэн хугацаанд ингээд хүүхдүүдэд зураг авчираа. За юу. За ингээл яаж юм? Байгуулалтын аргаараа ерөнхийдөө яаж түргэн хугацаанд аливаа юм зурж болох юм бэ гэдгийг нь яаж багш нь харуулчлаа тийм ээ. За тэгвэл одоо хаврын урилт ирлээ тийм ээ. За орон нутгийн хүүхдүүд маань хөдөө явлаа, мал төллөө гэл төл малууд мал төллөө тэгэхээр тийм ээ. За тэгвэл малыг өөрсдийнхөө амьдардаг гэрийн тэжээвэр амьддаг яаж хэрхэн зурж болдгийг. За тэгвэл ийм арга байна. Үргэлжлэн зураасаар зурж болоод байгаа юм байна. За тэгвэл байгуулалтын аргаар зураад байгаа юм байна. Бусад аргуудаа бүгдийг нь хослуулаад зурж болдог. За төл малаас зөвхөн багш нь ерөнхий юуг нь гаргаад объемын нэг тухайн төрслийг гаргаад маш түргэн хугацаанд явах. Ингээл төрслийг нь гаргаж өгөөл альваа амийн төл гэдэг чи яадаг вүлээ маш хөөрхөн хэлбэртэй байдаг тийм ээ. Хурдан түргэн хугацаанд л гаргаад тэгэл энийг тухайн юмыг чинь битээ олгоод өгөхийн тулд тийм ээ орон зайтай олохын тулд яаж өгч болох вэ? Сүүдэр хийж өгч болно тийм ээ. Цаад наад хоёр хөлийг ялахын тулд юу хийж болох вэ гэвэл сүүдэр хийж өгч болно. Тэгэл ингээл ерөнхийдөө зураасныхаа төрлүүдийг ашиглаад хөлбөр дүрсийг өөрчлөөл яваад байна гэсэн. За ингээд унга ерөнхийдөө зурчлаа. За тэгвэл одоо юу байж болох вэ? Ботго байж болно. Сайхан хөөрхөн томнуудтай тийм ээ. Одоо тэгвэл хүүхдүүд маань гараад хотон дотор цаасаа зөвөр. Ер нь таталбар судалбар зургийг хүүхдүүдээ заавал бүр зургийн дэвтэр дээр зураал ингээд байдгүй юм шүү. Өөр доногцсон төрөл бүрийн заасан дээр л хичээл дээрээ ч гэсэндээ нэг цаасны завсарлагаанаараа ч гэсэндээ нэг цаасан дээр ямар ч төрлийн юу барьж болох вэ? Цаас баал харандаа авж гаал маш дургүй хугацаанд аливаа юмыг донж төрхийг ингээд гаргаад болоод байдаг байх нь шүү хүүхдүүдээ. За тэгэл мөн адилхан яг сүүдрээ хийгээл ингээд явчих. За төл мал ямар байх вэ? Төрхөө хугацаанд үргэлжлсэн зураасаа ашиглаж болно. Мөн яаж болох вэ? Цэг болон зураас толбыг хослуулад ажиллаж болдог. Тэгээд тухайн юмныхаа донжийг гаргаад гэсэн үг тийм ээ. За энэ маягаар өргөжлүүлээд миний хүүхдүүд өргөжлүүлээд төл малуудаа чааш нь зураад байгаа юм шүү. За юу. За одоо дараад нь за таталбар зураг гэдэг маань ерөнхийдөө яаж вэ? Ерөнхийдөө маш түргэн хугацаанд, хурдан хугацаанд зурхыг л ерөөсөө таталбар зураг гэдэг байгаа юм. За тэгвэл бүгдээрээ судалбар зураг руугаа оръё. Судалбар зураг маань тухайн зүйлээ гол дүр болон тухайн зүйлээ яг судалж зурхыг судалбар зураг гэж нэрлэдэг байгаа. За эхлээд нь бид нар судалбар зураг зурхын тулд тухайн зурх гэж байгаа зүйлээ яах ёстой вэ? Зурх гэж байгаа зүйлээ эхлээд нь сайн ажиглаж тогтоох ёстой. За тэгвэл тэжээвэр амьсдуудаас бид нар хамгийн амарханаар нь дахиад зурж үзүүлээ л та. За дахиагаа зурж үзүүлээ гэхээр эхлээд нь дүр төрслүүдээ маш сайн яах ёстой. Гаргах ёстой болж таарж байна тийм ээ. За маш түргэн хугацаанд аливаа юмныхаа яг тонж төрхөө маш түргэн хугацаанд ингэсгээл ерөнхийд нь гарах чинь. За дахиад чи өөрөө маш гоё залаатай тийм ээ. За залаа нь ишигээ гоё молцогтой За ингээд төрсийг гаргалаа. Ерөнхийдөө ингээ ерөнхий гаргах чинь. Яагаад багш нь ерөнхий гаргаж байгаа гэхлээр бид нар чинь одоо судалбар зурах чинь. Судалбар гэдэг чинь тухайн зурхаж байгаа зүйлийг хэсэгчлэн судал зурах. За бүгднгийн ерөнхийд нь яадаг байх нь. За сарвна. Ингэчээр энийг одоо яах нь вэ? Маш түргэн хугацаанд. Одоо энэ хугацаанд багшигаа энийг харж гаад та хэд усаа болон юугаа бэлдэж явах хэрэгтэй лээ?
будгаа бэлтчих хэвээр. За одоо энийг маш гоё цэвэрхнээр юугаар гаргачих вэ? Гэж гал гаргачих. За тэгээд туслах болон гол дүрээ туслах болон баяжуулж өгөх ёстой байгаа. За цаагуур нэмэж ерөөхдөө ингэж яаж вэ? Хашаатай. Хэл зурган дүрслүүдийг яах нь гээл гаргаад өгчнө гэсэн үг. За одоо тэгвэл энийг маш түргэн хугацаанд яаж ингэ судалбар болгох юм бэ гэдгийг хүүхдүүдэд слайдаар ажиглаарай. Эхний үйлдвэрлэлүүдээр бид нэр подгорын эхний үйлдвэрлэлүүдээр юу хийсэн байгаа лээ гэдгээ сайтар бодоод уусах арга техникийг бид үүсчихсэн. За палитр айгуу чухал гэдэг хүүхдүүд. Эхлээд нь уусах арга техникээр будахаас өмнө бүгдөө цаасаа ерөнхий нэг жоохон норгоод өгөөрэй. Хэд их норгож болохгүй шүү хүүхдүүдээ. Тэгэх юм бол урсаад яг зарим нэг тохиолдолд будаг нь тогтохгүй. За. Даа маш бүтгэн. Цэнхрэнг авлаа. Бид нар юу хийж вэ? Одоо ингэ тэнгэрээ ерөнхийлөө сайхан гаргаад өгч штэ. Тэнгэрээ ерөнхийлөө ингэ гаргаад өгнө. Маш түргэн хугацаанд хийцэр. За ийм гоё тэнгэр хийчлээ. Одоо яах вэ? Газраа хийч. Сайхан газар маань яаж өгөө. Ногоон өнгөөр ерөнхийдөө миний хүүхдүүд олон өнгө олох гэдэг хэрэг өөртөө ашиг тагаар яаж өгөх вэ? Ерөнхийдөө ингээл маш сайхан түргэн хугацаанд аливаа зүйлийг гоё болохын тулд за юм зогсож байгаа тохиолдолд аливаа юм чи хүндийн хүчтэй байдаг тийм ээ. Тэгэхээр дор нь тусч байгаа сүүдэр маань арай жоох ямар болж өгөх ёстой байдаг лээ? Хүнд болж өгөх ёстой тийм үү? За тэгвэл тэрийг хүнд олохын доод талаар нь жоохон юу гэж өгөх? Арай жоохон хүнд өнгөрөө уусгаад өгч. За одоо тэгвэл одоо гол юм руу оръё. За бүрийн авлаа. Тухайн зүйлээ сайтар ажиглаж гинөө хүүхдүүдээ. Сайтар ажиглаж байгаа л цааланд нь би ямар хэсэг оруулж ирвэл зүгээр юм болоо гэж бодоод яах нь. Дахиагаа ерөнхийлөө. Дахианы юу хийж вэ? Өтөр хэсгүүд нь ерөнхий гараад ир. За ингээ гараад ир. За энэ дараа бүгдөө юуг нээж өгөх вэ? Өөртөө тохиромжтойгоор дараад нь тухтай суужгаад үзэж болно хүүхдүүд. За бид рүү ерөнхийдөө ингээ улаан байдаг гэдэг утгаар яг багш мөнгө холихгүйгээр ерөнхий залааг нь яаж өг улаан өнгөөр төрслөдөг. За магадгүй бас ингээд урснаа энэ чи уусгаж зурж байгаа будаж байгаа учраас урсдаг учраас цэвэрхэн бирээр яг хөө цэвэрхэн маш цэвэрхэн болгож жоохон хуурайтар болгож жаад энийг ингээд татаад авчих. За цэвэрлээл авчих. Энэ бол зүгээр өнгөлж байгаа чашаана. Дахиад маань өөр их баялаг өнгөтэй байдаг тийм ээ хүүхдүүдээ. Тэгэхээр баялаг өнгөтэй байдаг. Өөрсдөө л ерөөсөө юугаа гаргаал яах вэ? Дахианыхаа онцлогийг гаргаал. Маш түргэн хугацаанд ингээл ихэд өгч. Үслэг амт учраас яаж өгв? Биерийнхаа даралтаар биерийнхаа үзүүрээр хүснүүдийн ерөнхийлөд гаргаад өгч. Норгоцсон юм дээр чинь сайхан өөрөө будаг өөрөө сайхан уусаад өгдөг. За дараад нь яах вэ? Түргэн хугацаанд ерөнхийлөө зураад өгчнө. Тэгтээ түн. Нөгөө амтныхаа
юу гаргаж форм ерөнхий гаргаж үрслээд за тэр золоо хэсэг юу хэсгүүд бол яг хоорондоо ихтэй ингээд хатчихлаг. За одоо тэгээд нөгөө жоохон яг л харандаатайгаа адилхан биерэндээ хүнд өнгө аваа цаанаа юу нэ гаргаж өгвөл биерээ мөн сольж хэрглэж болж штэ хүүхдүүдэд тийм ээ. Биерний маань номерууд өөр янз бүр байдаг те. Алин дээр алийг ашиглах уу гэдэг. За одоо ингээд ерөнхий юуийг зурчёо ингээд. Ерөнхийдөө маш түрүү хугацаанд ингээд зураад өгч. За ингээд зурчгаад цаав нааварнаас юм яаж өгөө. Хийгээд энийгээ жоохон байжуулаад өгч юм тийм ээ. Боронготой. Ша. Гайрын хийлээ. Тэгээд энийхээ татлаар гага маань шавцрас юу гэж өгөө. Ингээд зураад өгч. Жоо ингэсгээд гоё. Ерөнхийдөө юм оруулж өгöd. Шитрэх хугацаанд. За тэгээд нарийн бэлгээр ашиглаад илүү жоохон баяжуулаад гоё болгож өгье гэх юм бол яах нь ингэсгээл хүүхдүүд ер нь баяжуулж илүү гоё юмсэг гоё болгох их дуртай байдаг. За энэ мэтчлэнгээр хүүхдүүдээ зурж болох нь тийм ээ. За сайхан нүдийг нь ерөнхий сайхан гаргаж өглөө. Залан хэсэгт сайхан тэмдэглээд өгч. Ингээд нөгөө харандаагаар бид нэр юуг нь гаргаад исэн бол ерөнхий төрслөн гаргаад исэн бол одоо яаж чинь шууд биерээ ашиглаад өөрч чинь ойлгомжгүй санагдаад байвал шүү дээ. Яагаад тэгэхээр таталбар судалбар чи ерөнхийдөө зурцсан учраас яагаад гэдэггүй хүүхдэд ойлгомжгүй байгаад байдаг учраас хүүхд өөрсдийнхөө төсөөллөөрөө маш тургуун хугацаанд энийг ойлгомжтойгоор болоход за ингээл зурхыг ерөнхийдөө судалбар зураг гэж нэрлэдэг юм хүүхдүүдээ. Тухайн зурхаж байгаа зүйлээ яах нь судлаад маш богино хугацаанд баяжуулаад ингээд зурхыг л судалбар зураг гэдэг. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ яасан? Өнөөдрийнхөө хичээлээр таталбар зураг болон судалбар зургийг хялбар аргаар яаж зурж болох юм бэ гэдгийг үзлээ. Хичээл дээр ирээд найз нөхдөгөө хөдөлгөөн хийж байгааг нь харж дүрслээд маш богинохон хугацаанд дүрсэл болох нь гэртээ гэрийн даалгаварт 3 амтан 3 хүн зурж ирээрээ. Энийгээ багш нартайгаа нийлээд хамтраа дахиад үргэлжлүүлээд үзэх болно. Багшаагаа хичээлд анхаарал тавьсан хүүхдүүд та бүхэндээ баярлалаа.